За үндсэн хуулийн батлсан энэ өдөр Монгол Улс Орны намаас үндсэн хуулийн талаар байр суурь илэрхийлэхээр энэ парламент үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй гэсэн хэвлэлийн байгууллага эхэлж байна. Монголын анх дугаар үндсэн хууль батлагдсан баярын мэндийг нийт ард түмэндээ хүргье. За нэгдүгээр цаг хугацааны бол боломжгүй байна. Үндсэн хуулийн 69-р зүйлд улсын хурлын ээлж сонгуулийг явуулахаас 6 сарын дотор үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн юм заалт байгаа юм аа. Энэ хугацаа минь өнөөдөр 12 сарын 31-ний өдрөөр бол дуусч байгаа юм аа. За үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулиараа 3 удаагийн хэлцүүлэг хийснээр үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах юм боломж бүрдэж байгаа. Эхний хоёр хэлцүүлгийн дараагаар ард нийтийн санал асуулга явуулж 3 дахь хэлцүүлгийг улсын хурлаар оруулснаар үндсэн хууль өөрчлөлт оруулах одоо эргэцүү нөхцөл үүсэж байгаа. Тэгэхээр нэг удаагийн хэлцүүлэг бол 7-оос доошгүй ажлын хоног байна гэсэн юм заалттай. Тэгэхээр зэрэг багаар бодоход бол 3 удаагийн хэлцүүлэг бол 30 гаруй хоног, ард нийтийн санал асуулгатайгаа нийлээд 40 гаруй хоногийн юм хугацаа бол байж үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах одоо хуулийн хугацаа хүчин төгөлдөр үйлчлэх юм аа. Тийм учраас Монгол Улс Орны намаас үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах цаг хугацааны хувьд бол боломжгүй болсон гэдгийг бол мэдгэж байгаамаа. За хоёрдугаар ард түмний бүрэн эрх байдал оролцоог хангаагүй, саналаа илэрхийлэх бололцоог хангаагүй байна гэсэн ийм одоо байр суурь илэрхийлж байгаамаа. Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулийн 5-1-2-т ард түмний бүрэн эрх байдал оролцоог хангах, 5-3-2 эрэг төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог хангасан ийм заалт байгаа юм аа. Тэгэхээр энэ дээрх одоо оролцоог хангах, санал бодлоо илэрхийлэх гэсэн энэ заалтууд бол хангагдаагүй гэх нь бол одоогийн байдлаар бол тодорхой болоод байгаа юм аа. Ядчид 330 сумын багуудын иргэдийн нийтийн хурал, нийслэлийн 152 хорооны иргэдийн нийтийн хурлаар хэрэгцэж, ард нийтийн саналыг сонсож, тэднийг ойлгож, энийг одоо хүлээн зөвшөөрөх ажлыг хийж байж, бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үндсэн хуультай болох ийм одоо нөхцөл байдал бол үүсэж байгаа юм аа. Тийм учраас үндсэн хуулийг Монгол Улс Орны намаас бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэсэн ийм зарчмын байр суурийг илэрхийлж байгаа юм аа. За сайн байна. Та бүхэнд анхдугаар үндсэн хууль батлагдсан тийм баярын мэндийг хүргэе. За Монгол консерватив намаас бол үндсэн хуулийн хуулинд орж байгаа нэмэлт өөрчлөлтөөр холбоотой цаг үеийн байдлаар мэдээлэл гаргаж байна. За нэгдүгээр олон нийтийн байгууллагууд эрдэмтэн судлаачид экспертүүдийн оролцоог бол хангаагүй байна. Сүүлийн үед хэвлэл мэдээлэлээр олон нийтийн байгууллага эрдэмтэн судлаачид экспертүүд маань удаадаараа өөрсдийн байр суурийг илэрхийлж энэ бол зарчмын хувьд цаг хугацааны хувьд одоо хийх боломжгүй юм а гэдгийг бол удаадаараа хэлж байгаа. Үүний нотлохоо бол үндсэн хуулийн цэцээс илүү үндсэн хуулийн манаач гэгддэг хамж аваа сайн хэд хоногийн өмнө бол өөрийн мэдээлэлээ бол хийж байна. Тэгээ энэ бүхнээс харахад бол олон нийтийн оролцоог хангамаар байна. Олон нийтийн байгууллага мөн эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсомоор байна. Анхдугаар үндсэн 92 оны үндсэн хуулийг батлахад бол 430 төлөөлөгч сууж байгаа. Эрдэмтэн судлаачид мөн ард иргэдээс маань оролцсон 430 төлөөлөгч сууж байгаа. 60 хоногийн хугацаанд хилэлцэж баталсан байна. Энэ зарчмын дагуу ард түмэндээ хэлэлцэх энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ойлголт авах хугацааг өгөөч. Эрдэмтдийнхаа, экспертүүдийнхаа үгийг сонсооч гэдэг үгийг бол хэлмээр байна. Хоёрдугаар улс төрийн намын оролцоог бол хангаагүй. Парламентэд суудалтаа болон суудлагүй намууд бол өөрийн гэсэн байр суурин дээрс хандж байгаа. Бид парламентэд суудлагүй намууд бол удаадаараа их хурлын дараа үндсэн хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар ажлын хэсэгт нь ормоор байна гэдэг саналыг бол гаргаж ирсэн боловч хүлээж аваагүй. Тэгэхээр улс төрийн намууд улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ бол парламентэд суудлагүй хийдэж энэ намуудыг бол оролцуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Үндсэн хуулинд заасан байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхэл үйл ажиллагаанд улс төрийн намын оролцоог хангана гэж. Тэгэхээр энэ зүйл заалт бол зөрчигдөж байна. Тийм учраас их баригчид минь энэ парламентэд суудлагүй намуудынхаа төлөөллийг оруулаач
өнгөрсөн түүгээ хараач. 430 төлөөлөгч хэлэлцэж 60 хоногийн хугацаанд энэ үндсэн хуулийн чинь боловсруулж байсан шүү. Түүх рүүгээ нэг жоохон хармаар байна. За 3 дугаар гэх юм бол үндсэн хуулийг өөрчлөхөөс өмнө концепц нь юу вэ? Концепцээ боловсруулсан юм. Ямар концепц боловсруулаад хэний их ашигыг хандах гэдэг юм. Ард түмэнд бол маш олон асуудал байна шүү дээ. Яагаад ерөнхийлөгчийг бүх ард түмнээ сонгож болохгүй байна? Яагаад ерөнхий сайд ийм их хэрэг мэдлэлтэй байх ёстой юм? Ерөнхийлөгчийг парламентээ сонгох зайлшгүй нөхцөл бололцоо шаардлага бүрдсэн юм уу? Гэх зэргийн маш олон асуудлууд байна. Тийм учраас энэ концепцээ нэгдүгээр боловсруулах хэрэгтэй. Цаашлаад мэргэжлийн парламент руу явъя гэж зорж байгаа бол өнөөдрийн энэ оруулж ирсэн үндсэн хууль чинь өөрөө маш том саад болно. Энэ өөрчлөлт чинь өөрөө маш том саад болно. Сүүлийн үед улс төрийн намууд болоод энэ судлаачид маань нэг зүйл дээр их төөрөлдөж байгаа шиг байна. Ард иргэд ч гэсэн төөрөлдөж байна. Их хурлд өргөн барьсан сонгуулийн тухай хуулийн дээр болохоор 38 гэдэг пропорционал мажоритар системийн заалт явж байгаа. Гэтэл үндсэн хууль дээр болохоор 5 жил 99 гэсэн заалт яваад байдаг. Энэ ер нь ард түмнийг бол маш их төөрөлдөж байна. Тийм учраас одоо энэ төөрөлдлөөс та нар минь гараач гэж хэлмээр байна. За. Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах төрхий дурдсагын шийдэлтэй байна. Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн 5-4-1 үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах санаачлах үйл ажиллагаа нь дурдсагын шинжтэй байж болохгүй гэсэн зал. Тэгээд улсын хурлын хэдэн гишүүн нийлж яарч тэрийг одоо өөрчлөх ёстой, бил хийх ёстой гэж ард түмний тархийг угаах нь хэтэрхий дурдсагын шинжтэй байна. Ер нь бол олон нийтээр ил тод нээлттэй хэлцүүлэх нь бол хамгийн зөв гарц юм аа гэж үзэж байна. Тэгээд үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах нь явцаа ашиг сонирхол орохоор байна. Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн 5-4-2 үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь улс төрийн аль нэг нам бүлэг давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан байж болохгүй гэсэн зал. Аль нэгэн нам бүлгийн ашиг сонирхол орохгүй гэдэгтэр бол одоо нийгмээр болгоомжилж байна. Тэгээд үндсэн хуулийг өөрчлөх явдал нь бол бүх нийтийн үйл хэрэг байдаг. Тэгээд өөрсдийн үүсгэсэн энэ нийгмийн болон эдийн засгийн энэ хямралыг үндсэн хууль дээр тохиож, үндсэн хуулийн буруугаас бодлоо гэдэг. Үндсэн хуулийг өөрчлөх замаар ингэж талдлах гэж санаахаж болохгүй. Ийм үйлдэл байхгүй гэдгийг гэрээний нэг талдаа одоо нотч харуулах хэрэгтэй гэж үзсэн. За тэгэхээр иргэд саналаа нууцаар шууд өгөх гэсэн ийм эрхтэй. Энэ эрх бол хангалттай байна гэж үзэж байна. Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17-гийн 7-д байна. Ард нийтийн санал асуулгад санал хураах өдөр 18 наснд хүрсэн сонгуулийн их хүүгийн иргэн Монгол Улсын иргэд нийтээрээ тэгж шууд чөлөөтэй саналаа нууцаар гаргах журмаар оролцсон гэж. Тэгэхээр бүх нийтийн санал асуулгын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар автоматжуулах, утас, цахим хэлбэрээр авах энэ одоо үйлдэл сүүлийн одоо авч яана гэсэн ийм үйлдэл одоо сүүлийн үед яригдаад байна. За үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулахад бол нууцаар байх хэрэгтэй. Автоматжуулна гэдэг бол энэ бол нууц биш. Хэн нэгэн иргэн
үндсэн хуулийн өөрчлөлт саналаа өгөхөд за тэр нь бол хинч мэдэх болцоотой автоматжуулна гэдэг. За нууцаар гэж байгаа. Нууцаар өгөх нь бас зөрчиж байгаа. Яг тэгэхээр зэрэг за мессежж байна уу, утсаарч байна уу, цахимарч байна уу, автоматжуулаад авна гэдэг бол тухайн иргэнийг үндсэн хуулийн энэ зүйл залтыг дэмжиж гэнэ үү, дэмжээгүй байна уу гэдгийг хянах болцоотой. Энэ тухайн иргэний нууцаар санал өгөх энэ их талдаж байгаа гэж ингэж манай нам үзэж байгаа маа. Тийм учраас энэ нууцаар санал өгөх, шууд өгөх гэдэг энэ эрхийг бол зөрчиж болохгүй гэсэн юм зарчмын байр суурьтай байгаа юм аа. За үндсэн хуулийг өөрчлөх асуудал бол манай нам бол шаардлага байна уу байна гэж үзэж байгаа. А энэ яах биш маш нухацтайгаар олон нийтийн оролцоотойгоор эрдэмтэн мэргэд улс төрийн намууд улсын өнцөг болон бүртойгоо эрдэнэ оролцоотойгоор өөрчлөх зүйтэй гэсэн ийм одоо зарчмын байр суурьтай байгаа юм аа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль ч парламент байсан үндсэн хуулийг өөрчлөх үндэсний төр их хурал гэдгийг байгуулж тэр их хурлаар хэлэлцэж бүх нийтийн нэг ойлголттой болсны дараа үндсэн хуулийг өөрчлөх энэ одоо үйл явдал өрнөх ёстой гэж ингэж харж байгаа маа. За дээр нь 5.5 сая төгрөгийг бүх нийтийн санал асуудлыг явуулахад зарцуулна гэсэн ийм одоо яриа сүүлийн үед бол хөрөлтийн зүгээс гарч байна. 5.5 тэрбум төгрөг. Тэгэхээр зэрэг үндсэн хуулийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17-гийн 7 байгаа юм. Улсын хурлын сонгуульдаа зэрэгцүүлэн явуулж болно гэж. Тэгэхээр зэрэг улсын хурлын 6 сард болох улсын хурлын сонгуулиар бол үндсэн хуулийг өөрчлөх энэ санал асуудлыг бол явуулж болох гэж харагдаж байгаа маа. 5.5 тэрбум төгрөгөөр хэмнэх бололцоо харагдаж байна. Яагаад энэ одоо гарцсан доо их хөлчт маань явахгүй байна гэдэг бол бас санагдaltaй байгаа маа. Тийм учраас энэ гарцсагаа бас ашиглаач гэдгийг бас хэлмээр байгаа маа. За тэгээд манай намын зүгээс одоогийн өөрчлөлт оруулах үндсэн хууль өөрчлөлт төслийн заалтуудаар зарчмын одоо хэд хэдэн зүйл дээр бол санал нийлэх байгаа. Тэрийг бол та хүмүүс хэлье гэж бодож байна. Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар биш улсын хурлын гишүүд аймаг Улаанбаатар хот дархан Эрдэнэ хотын иргэдийн хурлын дарга нарыг оролцсон бүрэлдэхүүнээр хэлэлцэж нууц санд оролцоод олонтын саналаар авсан ерөнхийлөгч сонгосон гэж үзнэ гэж. Тэгэхээр эдгээр энэхэр зэрэг бол ерөнхийдөө шинэ төслөөр бол 121 хүн Монгол улсын ерөнхийлөгчийг сонгох юм харагдаж байгаа. Тэгэхээр зэрэг бол ард нь бол өөрсдөө ярьж байна. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төлөөлж байгаа ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгодог байх ёстой гэдгээр бол ард түмэн санал нийлж байна. Тийм учраас энэ эрхийг бол ард түмэн сонгодог энэ эрхийг бол ард түмэнд нь үлдээх ёстой гэсэн юм зарчмын байр суурьтай байна. За дээр нь засгийн газрын 9 яамыг бол хуульчлах үндсэн хуулинд оруулахын асуудал байна. Тэгэхээр үүсэл засаглалын үйл ажиллагааг бүлжиж болохгүй гэсэн юм зарчмын байр суурьтай байна. Улс төрийн нөхцөл байдал нийгмийн хөгжлийн чиг хандлагаас болоод тухайн олон улсын нам засгийн газрын бүтцийг байгуулахын эрхийг бол үлдээх хэрэгтэй байгаа маа. Жишээ нь манай намын мөрийн хөтөлбөрт бол чиглэлийн 7 ямтай ажиллах юм одоо үйл баримтал байдаг. Тэгэхээр зэрэг заавал 9 ямтай үйл ажиллагаа явуулах гэсэн нь бол тухайн олон улсын намын эрх байх ёстой гэж ингэж харж байгаа маа. За ерөнхийлөгчийг ерөнхийдөө бол бэлгэдлийн шинж чанартай болох эндээс бол манай эсрэг байр суурьтай байна. Ерөнхийлөгчийн одоогийн байгаа эрхэнд байгаа засгийн газар чиглэл өгөх, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх заалтыг хасах гэж байгаа. Үнэхээр одоо ард түмнээсээ сонгогдсон эв нэгдлийг илэрхийлэгч улсаа төлөөлж олон улсад үйл ажиллагаа явуулах нэгний эрхийг бол авч болохгүй юм байна маа. Тийм учраас гадаад дотоодын бодлогыг тодорхойлох ерөнхийлөгчийн хувьд бол энэ эрхэд бол халдаж болохгүй гэж гэсэн ийм байр суурьтай байна. За мөн үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг ерөнхий санал болгохыг хасах гэж байгаа. Үндсэн хуулийн дээр байдаг үндсэн хуулийн цэцэг ерөнхий сайд санал болгохоор ийм заалт орж байгаа юм байна. За энэний бол эсрэг байгаа маа. Монгол улсын ерөнхийлөгч бол үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг санал болгохын эрхийг бол хасч болохгүй. Учир нь бол үндсэн хууль гэдэг бол гүйцэтгэх засаглал, шүүх засаглал ерөнхийлөгчөөс дээгүүр байдаг одоо Монголын том институц. Тийм учраас үндсэн хуулийн цэцэд бол ерөнхийлөгч санал болгохын эрхийг бол үлдээх ёстой гэсэн ийм зарчмын байр суурьдыг бол одоо манай нам баримталж байгаа маа. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Асуулт байвал асууя.